дургүйсээ илэрхийлээ. Сэгнээ төдийлэн одоо тасны зогсоож болохгүй. Тэгээд философи хэлдэг ойлгож үзлээ. Яг ийм хөө зүйлсүүд нэг өөр монголчууд юм хэлдэг гарч байгаа учраас манай талаас бол хуулийн талаас нэг хариуцлага авах хэмжээ тооцох юм шиг боломж олгоо гэсэн хэлдэг гэж. Тэгэхээр үүн дээр яг танай гаргахын зүгээс заашлаадаас информа гэдэг хүмүүсийн зүгээс юм бодлоо байгаа юм бол ер нь яг яах ёстой вэ? За бид нэр үнэхээр Монгол хүний сэтгэлийг тийм хэрэг хийлгсэн хоёр бичлэг хараад сууж юм л да. За хууль хүчнийхэн болох тэр энэ манай нутагт болоогүй учраас баг бид хамаагүй гэсэн юм ирсэн байх тийм үү. Гэтэл энэ бол үндсэндээ Монгол үндэстнийг төр төс үндэстнийг ингээд доромжсон хэрэг гарч байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл одоо хятадууд жишээ нь монголчууд хятадын тэр агуу удирдагчдын гэсэн бол хятадууд яах вэ? Оросын удирдагчдын хөргийг ингэсэн бол яах вэ? Оросын ард түмнийг одоо ингэсэн бол яах вэ те? Шал өөр байдлыг үүснэ шүү дээ. Тэгэхээр энэ дэр Монгол үндэстэн үнэхээр сэтгийсэн үнэхээр тийм хачин юм явагдаж байна л да. Тэгэхээр бид нар энэ дээр хариу заавал хийх ёстой. Гэхдээ бид төр төстэй уус учраас хамгийн түрүүнд энэ Монгол үндэстнийг хамгаалах ёстой. Өөрөөр хэлбэл тав тастуулсан монголчуудын голомтыг сахиад байж байгаа дуулах эрэхтэй ганцхан уус нь бид нар байхгүй юу? Өөр Монгол, Ар Монгол тэр Ар Монгол бид нэр буруудад чадахгүй нэ. Тэгэхээр бид энэ төрийг шахах хэрэгтэй. Бид Монголын улсын төрийн 3 өндөрлөг үндэсний аюулгүй байдлын зөвлөлд бичиг хүргэнэ. Энэ асуудлыг тодруулах хэрэгтэй. Энэ гадаад явдлын яамаар дамжуулж хятад руу дипломат нот бичиг явуулах хэрэгтэй. Хятадын элчин сайдын яамаар явуулах хэрэгтэй. Энэ яг юу болоод байгаа? Ямар зорилготой юу болоод байгаа? Тэр Монгол улс төрийнхөө сүлдэн дээдлсэн морьтой монгол хүмүүсийг мал нэтлж байгаа юм шиг дайраад давхар араас нь дайраа гарцдаг. Мянганы манлай хааны ман хөргийг тэгж нэг хятад доромжиж яадаг. Ийм ёс усын байж болох юм уу? Цаашд байх гэдэг юм уу? Энэ удаадараа ийм гарлаа шүү дээ. Энд бид нар заавал хариу авах хэрэгтэй. Улс төрийн зүгээс. Хятадын зүгээс бид нар хариу авах хэрэгтэй. Энэ хариу арга хэмжээ авах юм уу бид нар асуух хэрэгтэй. Энэ бид нар Монголын ард түмэн, Монгол тулгтан, Монгол үндэстнээс уучлах хэрэгтэй. Тэр доромжлоод байгаа тэр Монгол хүнийг алж хадаад байгаа нөхдүүд хариуцлах тооцохыг бид шаардах хэрэгтэй байхгүй юу? Бид шаардна. Одоо бид бичиг төрүүлж байна. Ингэж Монгол үндэстнийг бас доромжиж болохгүй. Тэр дундаа энэ голомтыг сахиаж байгаа бид нар ингэж доромжлуулж болохгүй. Бид энэ дээр үнэхээр дуугүй байх юм бол тэр баг одоо буугаад өгцөнтэй адилхан болох ч шүү дээ. Тэгэхээр хүмүүсийн бас сэтгэлдлүүдийг харж байгаа хэмжээлд баяр хөөрийн донд байж байгаа Монгол улсын хувьд одоо бол эдийн засгийн хот одоо урд хөрөлтөй бол өөрөө магадлал болчихсон гэдэг юм те. Тэгэхээр яг ингээд доромжлуулж чимээгүй сууж байгаа нөхрийн хувьд чимээгүй сууж байгаа Монгол улсын нэр хүнд өнөөдрийн дэлхийд одоо яг хөрөлийн байна вэ гэдэг тийм харуулах үзүүлэлт болчихлоо гэж хүмүүсээс энэ бол маш том тест болж байгаа. Энэ тусаад болсон Монгол улс өөрсдөө Монгол үндэстнийг өмөрт юм. Ямар төрөө байгаад байгаа манай манай дээрээс урд нь одоо өвөр Монголдо биш элийн цаанд биш юм аа гэхэд Ар Монголд өнөөдөр ийм асуудал олон болсон шүү дээ. Одоо бид мартаг болох Дорноговын хараа ирэх сумд дайрах сумдаас ингэж Монгол залууд яаж алж байсан тийм. Өнгөрсөн өвөл одоо намар Дорн аймгийн шинэ компани одоо хятад Монгол залуу говшаар нь ядалж алсан тийм үү. Яцаж аллаа шүү дээ. Тэгэхэд одоо хүчний байгууллагууд нь одоо нэг хятадын талд үйлчлээ тийм. Өнөөдөр яг ямар хариу авсан. Тэр хятад ямар арга хэмжээ авсан. Энийг бид шаардмаар шүү дээ. Өнөөдөр бид нар одоо гадаад явдлын яамд болгоно гэдэг хэлцэнгүүд нот бичиг нүгий. Иргэний өдөрөд нэгдээд Монголоос олсод энэ нэг үндэстнийг хэлийн царай гэж ядалж явах тийм ээ. Малаас орно ядалж явах бид нар дуугаа гэж хөлийгээ хараа сууж болохгүй шүү дээ. Ерөөсөө энэ бидний өдөө хатгалаа гэдэг шүү дээ тийм ээ. Өнөөдөр 5 толгойд ихэд одоо Монгол залуучууд хичнээн нэр хаваараас орж өгч ийм хятад зодуулж няцлуулж алж алуулж тийм. Бид нар дуугаа байсаар бол өнөөдөр зүгээр борон шиг хэлгүй дуугаа яаж алуулаад дуусчих واخхой. Тэгэхээр өнөөдөр энэ дэр бүхэл одоо иргэний хөдөлмөр үндэсний хөдөлгөөний дугуйт газар нутгийн хөдөлгөөний дугуйт Монгол хүнийхээ үндэсний язгуур хэлтгүүний дугуйт бүх байгууллагууд нийж нэгдээд энэ дээр бас хариуцлагатай хөдлөөсөө дугуураасаа гэж бодож байна. Энэ бол одоо арай гинц асуудал. За яг бичиг